Гишүүдийн одоо хэлсэн саналыг бас дэмжиж байна. Гэхдээ манай байнгураатай холбоотой энэ тогтоол шийдвэрийн бэлтгэлээр анхаарах хүн сүдэж юм, байгаль орчны юм, спорт аялал жуулчлалын юм, тэгээд ажилтнууд эрдэс байдлын юм анхаарах шаардлагатай. Хуулийн хэрэгжилд гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтээр нэлээд анхаарч ажиллах шаардлагатай байна. Ялангуяа байгаль орчны аюултай хоггоёдлын асуудал байж байгаа, эрдэс байдлынтай хамтарч байгаад хаягдл тос блок тавьж байгаад газрын хэвлэлийг багтуулаад болж байгаа асуудал байж байна. За бусад аюултай хог хаягдлын асуудлын хэрэгжилтээр нэлээд одоо анхаарал тавьж ажиллах нь зөв байх гэж бодож байна. За хүнс хөдөөж хаамны хувьд сая ярьлаа. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой бас хяналттай төвлөрөлтөй хамтраад ер нь сайжруулахгүй бас энэ хавдрын нэгсэлтийн асуудал байж байна. Ер нь баталгаат лабораториуд дээр төшөглөөд энэ хуулийн хэрэгжилтэд бас хэрэгжүүлэх асуудлаар нэлээд анхаарах шаардлагатай байна. За аялал жуулчлал дээр ч отоглох газар ариун цэврийн байгууламж гэдэг сая бид манай байнгорооныхан байгаль орчны яамнаас ч улсад явсан өмнөд Африк дээр туршилт ирсэн. Энэ аялал жуулчлалын зөвхөн төрөөс сан хүчдэг биш, хувийн хвшилтэй бас хамтардаг юм байна. Аялал жуулчлалаас хамт дээр отоглох газар ариун цэврийн байгууламжаар байгуулсан асуудал байд юм байна. Олсон орлогын 60% төрдөгөө 40%-өөс ашигладаг тийм туршлагатай юм байна. Ер нь энийг бас суудлах шаардлагатай байгаа. Тийм учраас энэ манай байнгороос гарсан тогтоол шийдвэрийг бас хэрэгжүүлэхээр бас онцгой анхаарч ажиллаарай гэдэг хэлье.